аймгийн засаг дарга шинэ оны ажлын анхны өдрөө аймгийн нийгмийн эдийн засаг хөгжлийн тулгуур зэг болсон хүнс хөдөө аж ахуйн газарт ажиллалаа. Аймгийн хөдөө аж ахуйн салбар өнгөрөгч 2016 онд 3.4 сая тоо толгой мал тоолуулж 1993 оноос хойш аваагүй ариун их ургацыг хүлээн авсан байна. Манай аймаг 2016 оны жилийн эцсийн мал тоолгоор 3.4 сая толгой мал тоолуулсан нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 200 мянган толгой малаар өссөн үзүүлэлт юм. 2016 онд эдийн засгийн эргэлтэнд 900 мянга гаруй толгой мал оржээ. Мөнгөн дүнд шилжүүлбэл 100 тэрбум орчим төгрөг болсон гэж хөдөө аж ахуйн газрын дарга танилцууллаа. 2017 онд тус агентлаг үндсэн 4 зорилт тавин ажиллаж байгаа юм байна. 2016 он бол хүнс хөдөө аж ахуйн салбарт бас нэлээ агцтай дэвшилттэй ийм жил болж өнгөрлөө. Малын тоо маань өслөө. За зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүний тоослоо. Мөн одоо ургацын маань хэмжээ 1993 оноос хойш авж байгаагүй юм өндөр ургацыг авлаа. Ийм сайхан жил болж өнгөрсөн. За 2017 онд бид тодорхой хэдэн зорилтуудыг дэвшүүлж байна. Нэгдүгээрт малын чанарыг сайжруулах. Үржлийн асуудлыг энд мэргэжлийн байгууллага шилжүүлэх. Хоёрдугаарт малын эрүүл мэнд вакцины асуудлыг сайжруулах, чанаржуулах. Гуравт нь нэг талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх. Гадаадын салбар. За дөрөвт нь хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр, худалдаа үйлчлэхээний асуудлыг сайжруулах. Ийм л дөрвөн зорилгыг төвшүүлээд явчихна. Газар тариалангийн салбарт 80 аж ахуйн нэгж 747 өрхийн тариаланчид 89200 га тариалангийн талбай эзэмшиж, тариалангийн талбай ашиглалт 96.5% байна. Сүүлийн жилүүдэд тариалах хэмжээ болон ургац буурч байгаа төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулах, төмс хүнсний ногооны талбайн усалгааны их усүрийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн бүсэд хөлбөмбөгийн зориултоор олгосон 43 га газрыг ашиглаж эхлэх, өрхийн тариаланчдын бүтээгдэхүүнд гарал үүсэл олгох журмыг хэрэгжүүлэх, тариаланчдад тамга олгох ажлыг зохион байгуулах, булган жимсгэн хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэхэд цаашид мэргэжлийн байгууллагын зүгээс анхааран ажиллахаа энэ үеэр хэлсэн юм а.